Монголын хөл өмгийн холбооны футзалын улсын аврагшилруулах тэмцээний 17 хүртэлх насны ангиллын аваргын алтан медалийн төлөөх тоглолтыг та бүхэн харж байна. Орон нутгийн шилдэг багуудын төлөөлөл буюу Дархан уул аймгийн баг, нийслэлийн төлөөлөл DMU клубын багууд хоорондоо шигшээ тоглолтыг хийсэн юм а. Шар өмсгөлтэй жаргал сайхан тасгалжуулагчтай Дархан уул аймгийн баг төвийн бүсээс 2 дугаар байраар шалгарч шигшээ тэмцээнд өрсөлдөн хожигдолгүй цуврал үргэлжлүүлж байгаа бол Нанжид тасгалжуулагчтай DMU клубын 17 хүртэлх насны баг энэ тэмцээнд сонгон шалгаруулалтаас эхлээд финал хүртэл 8 тоглолтод бүгдд нь хоцсон гайхалтай цуврал үргэлжлүүлж байлаа. Тоглолт эхлээд дөнгөж эхний минутанд DMU клубийнхэн тэргүүлж эхэлсэн. Эхний голын эзэн DMU-гийн багийн ахлагч 8 дугаартай Баттулга байлаа. Түүний тэмцээнд оруулсан 10 дахь гол энэ байсан юм. Тэгвэл дараагийн минутанд 4 дугаартай Чойжилсүрэн онооны ярцаг 2 дахь болгосон. DMU нийслэлийн дүүрэг клубүүдийн сонгон шалгаруулалтаас эхлээд энэ өдрийг хүртэл 8 тоглолтод 62 гол оруулаад байлаа. Энэ өдөр ч гэсэн эхний үед дараалан 4 голоор Дархан уул аймгийн багийн хаалгыг мэлаасан юм. DMU клубын 11 дугаартай тоглогч анх 2 тоглолтын эхний үеийн 5 болон 8 дахь минутуудад 2 гол дараалал авчирч DMU 4-р тэргүүлж байлаа. Сонирхолтой нь анх 2 энэ тоглолтын эхний үед 2 дугаар үед 4 гол оруулсан юм. Гэхдээ эхний хагас 4-2 харьцаатай дууссан. Дархан уул аймгийн 10 дугаартай тоглогч Доржсүрэн багийнхаа эхний голыг оруулсан. Доржсүрэнгийн тэмцээнд оруулсан 10 дахь гол нь энэ байлаа. Тэрээр энэ өдөр хэтрик хийсэн юм. Доржсүрэнгийн голоос минут орчмын дараа 18 дугаартай Юмчин багтаа 2 дахь голыг авчирчээ. Тоглолт талдаа 15 минутаар 2-2 үргэлжилсэн. Хоёр баг байраа сольсон 2 дугаар үе эхлээд 4 минут дараалаад 4 гол орсон юм. 17 дахь минутанд DMU клубийнхээ онооны зүрэг холдуулж анх 2 хэтрик төлөвлөснаар онооны ярцаа 5-2 болоод байлаа. Улмаар дараагийн минутанд 4 дугаартай Чойжилсүрэн энэ тоглолтод өөрийнхөө 2 дахь голыг оруулснаар 6-2-оор DMU тэргүүлэх болсон юм а. Гэхдээ үүний дараа Дархны багаас Доржсүрэн өөрийнхөө 2 дахь багийнхаа 3 дахь голыг оруулж 6-3 болгосон. Гэвч дараагийн минутанд анх 2 хаалгачийг хураад покер хийснээр DMU дахин 3 бөмбөгний зөрүүтэй тэргүүлж эхэлсэн. Анх 2 энэ тоглолтын өмнө 14 голтой мэргэн буучдыг тэргүүлж байлаа. Энэ тоглолт нийт 14 гол үзэгчдэд төлөвлөсөн юм. Тоглолтын 24 дахь минутанд DMU-гийн 3 дугаартай тоглогч Мөнх Эрдэнэ онооны ярцаг 8-3 болгосон. Мөнх Эрдэнийн голоос 2 минутын дараа анх 2 тоглолтын 5 дахь гол оруулснаар 9-3 буюу 6 голын зөрүүтэй DMU клубийнхэн тэргүүлж байлаа. Тоглолтын цаг дуусахад 4 минут хүрэх хугацаа үлдээд байсан юм. Харин дараагийн минутанд Дархан уул аймгийн багаас Доржсүрэн багийнхаа 4 дахь голыг оруулж хэтрик хийсэн. Гэхдээ энэ бол Дархны багийн сүүлийн оноо байлаа. Харин DMU-гийнхэн энэ өдөр 14 харьцаатай хожлоо. Анх 2 тэмцээний цаг дуусахаас 2 минутын өмнө багийнхаа 10 дахь, өөрийнхөө 6 дахь тэмцээний 20 дахь гол оруулсан. Анх 2 өнгөрсөн жил 17 хүртэлх насны ангиллалд футзалын улсын аврагшилруулах тэмцээний шилдэг тоглогч, футзалын лигийн шилдэг довтлогч, талбайн улсын аврагшилруулах тэмцээний шилдэг довтлогчийн шагналыг хүртэж байсан бол энэ жилийн хүү футзалын улсын аваргаас шилдэг довтлогчийн шагналыг мөн хүртлээ. Харин DMU клубийнхэн өсвөр үе эдэрчүүдийн футзалын улсын аваргаас нийт 2 алт, 5 мөнгө, 5 хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлээд байна. Үзэгчдийн зүгээс харахад тоглолтын тоо хол зөрүүтэй юм шиг санагдаж байгаа нэг хэцүү тоглолт боллоо. Футзал гэдэг маань өөрөө их онцлог спорт. Таны 2-3 гол гэдэг бол бас нэг асуудал биш. Үнэхээр багийн тоглолт орох юм бол хэдэн ч голын зөрөг богино хугацаанд өгч чаддаг болохоор маш тийм дарамттай хүнд тийм хэцүү тоглолт боллоо. Ер нь хувийн ур чадвар гэхээс илүү багийн тоглолт зохион байгуулалтыг эрхэмлдэг тийм хоёр баг тоглосон. Тэгээд бидний хувьд бол эсрэг багийн тоглох боломжийг анханаас нь өгөхгүй шахалтыг хий гэж тоглосон. Тэгээд шахалт болон зооны хамгаалалт бид нар яг энэ тоглолтын турш бараг 4-5 удаа сольж тоглосон тулдаа эсрэг багийн одоо юу хийхийг өөрчлөлт хаамгалж тэнд одоо хариу үйлдэл хийхийг бол хичээсэн. Тэгээд тэр маань бас тодорхой хэмжээнд амжилтанд хүрсэн тулдаа чадлаа л гэж бодож байна. Энэ жилийн футзалын эдэрчүүдийн улсын аврагшилруулах тэмцээний 17 хүртэлх насны ангиллалд DMU клуб төрүүлж Дархан уул аймгийн баг Дидбайр эзэлсэн бол хүрэл медалийн төлөөх тоглолтод Хоромхон 3-2-оор дэрэнг хоцсон байна. Хоромхон хаг шигшээд Дархан уул аймгийн багт 7-4-оор хожигдож хүрэл медалийн төлөө тунсан, харин дэрэн DMU-тай 1-1-ээр тэнцэж торгуулийн цогцолтоор ялагдж байлаа. Тэгвэл 15 хүртэлх насны ангиллалын шигшээ тоглолтод дэрэн клубын хөлбөмбөгчөд шалгарсан боловч Хараацаа клубын багт 4-1 харьцаатай хожигдлууллаа. Тус насны хүрэл медалийн төлөөх тоглолтод Арвис 9-5-аар эрхсийг өчжээ. Тэмцээний шилдэг тоглогчдын шагналтнуудыг танилцуулбал
17 хүртэлх насны ангилалд анх 2 20 гоолтой тэргүүлж шилдэг товтлогчоор тодорсон мөнгөн медалийн эзэн Дархан Уул аймгийн багийн дордсрон шилдэг тэгш тоглогчоор нэрлэгдлээ. Харин 15 хүртэлх насны ангилалд мэрэгэн буучдыг эрхсийн үн бэлэг 17 гоолтой тэргүүлж Дэрэнгийн Бат оргил шилдэг тоглогчийн шагналыг хүртжээ.